тухай хуулийн аль зүйлийг зөрчиж байгаа юм бэ гэдгийг эхлэх хэрэгтэй үстэй. Гэтэл тэрийг хэлж чадахгүй мөртлөө шууд өөрөө одоо дийн тухай хууль зөрчиж जैन би сануулга өгөх хэрэгтэй гэдэг энэ хуулийн заалтыг уншиж байгаа хгүй. Энэ чинь өөрөө энэ их хурал энэ ёс зүйн энэ одоо хуулийн асуудал чинь яаж хэрэгжих юм бэ гэдгийг тод харуулж байна. Өнөөдөр улсын тендерийг өчнөө олон улсын тэр дундаа баруун бүсийн тендерийг өчнөө олон жил цохиж өчнөө том баяжсан өнөөдөр энэ бямб цогт идэх хүн өнөөдөр улсын хурлын даргаыг одоо хийгээ явж штэ. Тэгвэл энэ хүний өөрийнх нь ёс зүйн тухай асуудлыг ярьж болохгүй юу? Энэ хүний өөрийнх нь ёс зүйн асуудлыг ярихаар би хууль зөрчсөн болчдөг. Бүгдээрээ мэдж байгаа штэ. Өчигдөр энд дундын байсан бүх хүмүүсийг бүх гишүүдийг ерөнхийлөгч дуудаад оруулж ирсэн загнахын загнасан тий айлхын айлгсан өнөөдөр та нар хар энэ хуулийг дэмжсэн байгаа даваагийн цогтоотор байна. Гурван шатны шүүх хурлаар гэмт хэрхийсэн тогтоогдсон хүн өнөөдөр өөрийнхөө эсрэг зурж штэ. Энэ чинь юу хэлээд байгаа гэхээр зэрэг энэ хүмүүс энэ ерөнхийлөгчийн хуулийг дэмжсэн хүмүүс өнөөдөр өөрсдийн гэмт хэрэгээрээ ял наймаалцах мөн түнчлэн өөрсдийн эрх ашгаараа ял наймаалцах. За одоо энэ хувийн компаниудад явуулж байгаа асуудлыг би бүр болиё. За тендер чин 8-ачид энэ бүх юмуд нь өнөөдөр улсын хурал ус тосороо ялдарсныг л харуулж байна. Ямар ч тендерт оролцоогүй, ямар ч барьцаагүй хүмүүс эсрэгээрээ энэ хуулийн эсрэг байгаад байгаа биз. Тэгэхээр энэ өөрөө өнөөдөр улсын хурлыг ус тосоор нь ялгсан үйлдэл очоо. Дээрэс нь улсын хурлын дарга огцрох бүрэн болцлоо хангачлаа. Энэ нь өөрөө улсын хурлынхаа статус, улсын хурлынхаа дархлаа, бүрэн бүтэн байдал, хадгалшгүй байдлыг хадгалах ёстой хүн нь өнөөдөр энэ хуулийн зөвхөн өөрт ашигтай буюу Монгол Ардын намын одоо өөрсдийнх нь одоо эрх мэдэлтнүүдэд ашигтай энэ зүйл заалтыг ярьж ард түмнийг болон улсын хурлыг манипуляц хийж байгаа байхгүй. Энэ үйлдэлээрээ одоо улсын хурлын дарга гэгдээд байгаа энэ бямб цогт хийдэг хүн огцрох үйлдэлээ бүрэн хангацсан байна. За энэ нь дараагийн үйлдэлүүдээр тодорхойлогдож байгаа нь одоо жишээлбэл дөнгөж сая надад дийн тухай хууль шууд зөрчсөн гэж тулгаж байгаа үстэй тий. Тэгэхээр энэ мэт үйлдэлүүдээр илэрж байгаамаа. Монголын ард түмэн өнөөдөр Нарантуй Наара гэдэг гишүүн тий одоо ёс зүйн үйлдэлээр унхан гэж айгаад сандраа ташиж чадгүйгээд ингэж бодож юм шиг. Уучлаарай тийм байхгүй. Би хэрвээ шаардлагатай бол би өнөөдөр ч бууж болно. Монголын ардчлалын төлөө. Үнэхээр гэхдээ энд өнөөдөр намайг байхгүй болсноос хойш энэ улсын хуралд юу болж байгааг Монголын ард түмэн мэдэхгүй болно. Ийм л аюул нүүрлээд байгаа учраас өнөөдөр энэ хуулийг эсэргүүцэж байгаамаа. Энэ зөвхөн улсын хурлын гишүүдийн одоо асуудлыг одоо журамлах одоо юу биш шүү, хууль биш шүү. Энэ бол Монголын ардчлалыг булшилж байгаа цаашлаад Монголын ард түмнийг иргэшээлтэй байлгах өөрөөр хэлбэл төлөөллийнхэн дуу хоолойг боомлж энд зөвхөн эрх мэдэлтнүүдийн төлөө коноп дардаг утсан хүүхэлдэйнүүд нь байх энэ их суурийг хангаж байгаа одоо хууль учраас би эсэргүүцэж байгаамаа. Дээрэс нь энэ улсын хурлын дарга 9 бямб цогтыг огцрох үйлдэлээ одоо огцрох боломжоо одоо болцлыг бүрэн хангасан байна гэж үзэж байгаа. Тэгээд энэ акцийг би өшөө цаашаа акц болгоод явна гэж бодож байна. Та одоо ч би нэг улсын хурлын гишүүнээ болоход билээ ингэж нас 3-4 жилээс өнөөдөр бас хүртлээ тийм ээ. Ингээ байнга ингэж хэлгээ тэгээд өчч болтгүй мөг зарим хүмүүс хэлдэг. Энд дээр тэгдэг тий би хувь хүнийхээ зүгээс бол би хизээч улс төрөөр амьдарч үзээгүй. Би улс төрөөс нэг халбаг зугаад би улс төрийн энэ одоо төрийн боломжийг ашиглаад амьдарч үзээгүй юм байхгүй. Би энэ төрд ороод төрийн цалин гэдэг юм л үгдэж байна. Тэр миний амьдралд хүрэлцэхгүй байгаа. Тийм би угаасаа фрилансер байсан учраас энэ надад хүрэлцэхгүй байгаа. Би энэ үннийг хэлнэ. Би бууж болно. Би буугаад өөрийнхөө хийж чаддаг ажлыг хийгээд явхад би улсын хурлын энд 8 цаад байгаа гишүүдээс илүү сайхан амьдарч чадна. Энэ бол чин үнэн. Харин гагцгүй эндээс би буулаа гэхэд ард түмний мэдих хэрэг, ард түмний дуу хоолой боомлогдох, мөн түнчлэн надад итгэж намайг өшөө одоо яван чангараад ард түмнийхээ дуу хоолой болоосаа гэсэн иргэдийн энэ итгэл одоо сэтгэлд би хорогдож энд байж болохоос ш надад энд байх гад өгөж хатаад би төрийн тендер зохихгүйгээр төрийн одоо шахаа хийхгүйгээр эднэр шиг энэ хин нэгэнд ерөнхийлөгчд эсвэл бусад энэ эрх мэдэлтнүүдэд бүлдэгдүүлэхгүйгээр амьдрахгүй байх боломжгүй учраас амьдрахгүй болчих тийм одоо хүн биш учраас надад энд зүгдээд байх нэг ширхэгч одоо өвсний ийм одоо хорогдол байхгүй юмаа гэдгийг би аль биесээр хэлмээр байна. Ерөнхийлөгч бол одоо тэр чигээр импичмент хийх бүрэн болцол хангачиж байгаа шүү дээ. За жишээлбэл ерөнхийлөгч 21 онд ерөнхийлөгч болсон. Ерөнхийлөгчийн одоо эрх өргөхт улсын хуралд ажлаа тайлгнадаг байх тухай байгаа. Энийг та бүхэн хэвлэлээр бас ингэж гаргаад өгөөч.
Гэтэл 21 оноос хойш нэг ч удаа ажиллаа тайлгнаагүй. Өнөөдөр шинэ парламент бүрдсэн 5 намын дуу хоолой бүхий энэ шинэ парламент бүрдэхэд ерөнхийлөгч мөн ажиллаа тайлгнаагүй байгаа. Ерөнхийлөгч татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн яаж зарцуулж байгаа юм? Тэрний зүй зохистой байдал нь хаана байгаа юм? Тэгээд энэ одоо татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж байгаа энэ олон томилолт, энэ олон юмнууд нь эргээд ямар үр дүн өгч байгаа юм бэ гэдгийг өнөөдөр хэн ч хэмжих ирэхгүй байна шүү дээ. Тэгэхээр ерөнхийлөгчийг одоо энэ ажил үүргээ тайлгнасан байдлаар бид нар өөрсдөө эргээд буюу улсын хурал гэдэг чинь бага ард түмний төлөөлөл баггүй. Тэгэхээр ард түмэнд ажиллаа тайлгнах учиртай юм а гэдгийг та бүхэн бас сайн ойлгуулад өгөөч гэж хүсмээр байна. Зүүн дэлгэрээний хурал нэг зөвхөн хойшлсон байх. Хуралсан болов уу? Мэдгүй байна, хуралдааг байх. Тий. Танд бол мэдээлэл ирээгүй байгаа. Ирээгүй байна тий. Гэхдээ ер нь та бүхэн харж байна шүү дээ. Одоо жишээлбэл ёс зүйн дэгийн байнгын ёс зүйн дэд хорооны дарга өөрөө ёс зүйтэй хүн юм уу? Тийм өөрөө гайхамшигтай ёс зүйтэй хүн юм бол Монгол улсын татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн 250 сая төгрөгөө боловсролын зээлээ сангийн өөрөө төлчихөлтөө тий. Тэгээд өөрөө манлайлал үзүүлдэг. Тэгчээд энэ би ёс зүйн дэд хороог би ахлах, манлайлах ёс зүйтэй хүн гэдэг өөрөө харуул та. Ёс зүйгүй хүнийг шүүн гэж юу байдаг юм бэ? Тийм биз дээ. А энд бас нэг юм яриад төстэй. Албаны ёс зүй болон хувь хүний ёс зүй. Энэ улсын хуралд яагаад албаны ёс зүйг ярих байгаа вэ гэж хувь хүний гэртээ байгаа ааш аран шиг гинт шүүгээд хэлэлцээд байгаа юм бэ гэдэг асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энд бол зөвхөн албаны ёс зүйг хэмжих ёстой байгууллага. Гэтэл өөрсдөө троллын хүсэлтээр те юмач нэгтлаагүй хідэн категори үүсгээд ингэж явж байгаа нь энэ өөрөө ёс зүйн дэд хорооноос ахуулаад энэ ёс зүйн хууль нь яаж хэрэгжих тухай ил тод бэлэн одоо ингэж те үлгэр болж харагдаж штэ. Тэгэхээр зэрэг энэ бол ерөөсөө цаашлаад эрх мэдэлтнүүдийн хулгай бузар луврыг те ил тод одоо шүүмжилсэн улсын хурлын гишүүдийг ёс зүгээр нь боомлж зайлуулдаг. Харин энэ дотор зөвхөн улс их орны те эсрэг зөвхөн одоо эрх мэдэлтнүүдийн төлөө гар хөл болдог коновчдыгаа хамгаалах ийм л хууль болно гэдгийг та бүхэн маш сайн иргэдэд ойлгуулж өгөөрэй. Тодорхойлолтоор ёс зүй юу нь яг юу юм? Ёс зүй гэж харин яг юу юм бэ те? Бүгдээрээ дор бүрнээ тодорхойлъё л да. Тэгвэл миний хувьд бол үнэн шударга те чин одоо итгэл үнэмшил мөн чанараар альваад хандаж те одоо зөв сайн гиснийхаа төлөө чин шударгаар хөдөлмөрлөж явах нь ёс зүй гэж үздэг. Тэгвэл энд хүмүүстэй чимээгүйхэн далд хулгай хийчихэд те ил ёс зүйтэй авиралсан нь миний ёс зүй гэж ойлгодог хүмүүс байна штэ. Тэгэхээр энэ зөрчилдөд байгаа асуудлыг хэн зохицуулах юм? Ерөнхийлөгч зохицуулах юм уу? Ерөнхийлөгч хууль зохицуулах юм уу? Тэгвэл ерөнхийлөгч өөрөө хэр ёс зүйтэй хүн байсан юм? Одоо ёс зүйтэй болсон юм уу? Одоо цаашаад үнэхээр ёс зүйтэй байж чадж байгаа юм уу? Тэ? Эрх мэдлийг хэтрүүлэн ашиглаж байна. Хаан шиг ажиллаж байна. Энэ худлаа биш үсттэй. Монгол улс хаан засагтаа улс юм уу? Тэ парламентын засаглалтаа улс юм уу? 2025 оны IPU олон улсын парламентын холбооноос Монгол улсыг парламентын засаглалтаа улсаас одоо бэлгэдлийн шинжтэй ерөнхийлөгчийн засаглалтаа улс руу шилжчихсэн байна гэд ингээд олон улсын ингээд судалгаа гараад ирсэн юм шүү дээ. Тэгэхээр бид нар аажмаар дарангуулын нэг хүний дарангуулын одоо ийм мөхлийн систем рүү явж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй болчиход